нэмдэрч гişin байнгын орны санал дүгнэлтийг уншина гэж халтуурчих юм байна л да. Байнгын орноос асуумаар. Тэгээ байнгын орноос хэн хариулах юм? Энэ хууль байнгын ороо болон чуулганаар хэлцэх ёстой эсэхийг бол би хэлж мэдэхгүй байна. Ягаад гэвэл хууль улсын хурлын бус шийдвэр өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дээр байгаа 2-3 заалттай энэ зөрчилдөж байгаа. Би байнгын орны хурал дээр хэлсэн. Хууль болон улсын хурлын бус шийдвэр өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.81-д олон уг хуульд олон нэмэлт өөрчлөлт оруулах буюу үүний бол бас хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөх, бүтэц уялдаа алдагдах төрөх, эсвэл тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нэмэлт өөрчлөлт орохоор бол шинжилсэн хариулгаар хуулийг өргөн барина гэж. Заалт зүйлээр нь үзэхээр энэ хууль дотор нь орж байгаа өөрчлөлт нь 50-аас их болчиход байгаа байхгүй. Дээр нэр томьёоны тайлбар гэх байдлаар үзэл баримтлалын хувьд бол нэлээх өөрчлөлттэй хууль. Дээр нь энэ өөрөө 1993 оны батлагдсан хууль 2001 оны хууль улсын хурлын бус шийдвэрийн төслийг боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Бичлэлтийн техникийн бүтцийнхаа хувьд. Тийм учраас засгийн газарт буцаагаад шинжилсэн хариулгаар энэ хуулийг оруулж ирээч гэдэг шаардлагыг тавих хэрэгтэй. Техникийн хувьд. Хууль зүйн байнгын ороо энэ дээр яаж үзсэн шаардаад хилээд байхад энэ Ганбат өөрөө оруулаад ирж байгаа нь бол бас жоохон асуудалтай л байгаад байна. Энэ Ганбатыг бол энэ хууль зүйн байнгын орооны дарга хийж чадж байгаа мó гэдэг одоо эргэлзэж эхэлж байгаа. Хоёрт нь энэ сайхан бэлэг ерөнхий сайд биш хэрэг эрхлэлийн газрын дарга байхдаа энэ гайл шалган дээр хил дээр байгаа хүн суртлуудыг багасгах зорилготойгоор шалганыг тусдаа хоёр байгууллага эрхэлтийг нэг болгож хөнгөвчилж гадаадын иргэн байна уу дотоодын иргэн байна уу ялгаагүй нэг шалгалтаар ордог цэрэгдсэн биш иргэний аюулгүй байдал болсон олон зүйлээр үр ашигтай хангах тийм тогтолцоор шилжүүлсэн юм. Сайхан бэлэг өөрөө байхад. Одоо ерөнхий сайд болчоод энэ хийсэн шинтгэлийг 1 жил хагасч болоогүй байхад буцаж дахиад 500-ны амьдралаар тоглож байгаа байхгүй. Эдийн засаг гэж гарч ирчээд эдийн засгийн талаар хийсэн алхам нэг ч байхгүй. Улс орон улам бүр дордоол байдаг. Улс орон улам бүр мөнгө болоод байдаг. Иргэндээ хийсэн шинтгэл болгоныг улдан устгаж байгаа байхгүй. Ийм засгийн газартай байх ёстой ч юм уу би бол хэлж мэдэхгүй байна. Ийм ерөнхий сайдтай байх ёстой ч юм уу хэлж мэдэхгүй байна. Өчигдөр нь өөр багтаа, өнөөдөр нь өөр багтаа болчдөг. Алт үеийн засгийн газарт байхад нэг бодлого хэрэгжүүлдэг. Болно бүтнэ гэж явж авчаад одоо болохоор өөрөө бүх юм нурааж идэг. Ийм хөгийн хоёр нүртэй туйлбардгүй бодлоготой наашаа цаашаа хувирч болж ивэл юу ч наймаалцсан яах вэ гэж бодож идэг. Ийм засгийн газрыг хамгаалаад зогсож явах ёстой ч юм уу гэж би бол мэдэхгүй байна. Энэ дөрөлж явтал бүр яах юм бэ? Өмнө хийсэн бүх юмыг баллуурдахад зориулагдаад гараад ирсэн. 12 онд Арц намын амлалтуудыг бүгдийг нь дуусла. Өөртөө хэлэх үг болдгоо. Эцсийн зорилго нь иргэний харьяатаар байгаа шалганы эрх мэдлэг хөлийн байгууллагаар бутад тасаж аваад 96-аас 2000 онд хөлийн цэргийг Батхан хамгаалах яамд нэгтгэж дампууруулсныхаа өрийг төлөх гэж байгаа арчаагүй арьс байгаа.